Намайг дэмжигчтэй. Спортын төлөө, бие наврын төлөө сэтгэл зүрэхтэй манай залуус ер нь Монгол хүн чинь малчин Монгол хүн чинь эртэж тэгээд одоо малтайгаа харьцдаг, малан даадгуулдаг, сургадаг ер нь угаасаа тийм тамирчин хүмүүс шүү дээ. Би хаана булчин ширүүлсэн сайн ийм ч учраас бид сумогийн дэвчиг тэр чигээрээ эзэмж байна. Олимпиас алт мөнгө хүрэл медалууд авч байна. Спортын хамгийн өндөр амжилтуудыг үзүүлж байна. Энэ жил зөвхөн хүүхдийн шатрын Азийн аваргын тэмцээг Монгол улс анх удаа зохион байгуулад 123 медалийн 56-ыг нь Монголын оюунлаг ухаантай хүүхдүүд авч байгаа байхгүй. Тийм гайхамшигтай одоо спортлог тамирчин ард түмэн. Тэгээд би биенээр спортын асуудлыг эхэлж байхдаа энэ нийтийн биеийн тамир хэбэ тэмдэг тийм ээ. Энийг одоо эргүүд сэргээх ийм шийдвэрүүд гарцсан. Одоо спорт хөгжлийн газар энийг бодлогыг боловсруулж байгаа. Тэгжээж Монгол хүн урт насалдаг юм байна, эрүүл байдаг юм байна. Гэт хан уул дөрөвтэй одоо байнгын энэ өглөөний гимнастик хийх ард иргэдээ одоо илүү энийг оролцуулах ийм ажлыг анхлан эхэллээ. Одоо бид энэ банк хийнэ, сонгуул дуустал биш. Өдөр болгон хийхийг хичээл хүмүүсийг уриална. Ийм учраас одоо та бүхэн залуучуудаа хүмүүстэй энийг хүргээрэй. Одоо нөгөө фэйсбүүкээрээ, твиттерээрээ бүгдээрээ цаашаага массаж ирнэ. Энэ бол урт удаан наслах, эрүүл байхын хамгийн чухал одоо суурь. Тэрнээс эм тарай антибиотик бид итгэж болохгүй. Энэ бол хүний эрүүл мэндийг өөрөө их хохироодог юм байна. Бид нар мэдгүй явж. Би эрүүл мэндийн сайд болоод нэлээд хугацааны дараа энийг үз. Хүн өөрөө л эрүүл байх, чирэг байхын төлөө тэмцэх ёстой байна. Өнөөдөр манай онцгой байдлын ерөнхий газрын аварга одоо спорт хорооны хүмүүс бас оролцож байгаа. Бид энэ хан уулчуудаа цаашдаа Улаанбаатарчуудаа ерөөсөө бүх монголчуудаа энэ тамирчин, биеийн тамир спортоор одоо хичээлдэг ийм болгох үрийг одоо албан ёсоор Монгол даяараа гаргая. Энэ бол цаг зуурын асуудал биш ээ. Ер нь эрүүл мэнд ялангуяа одоо яагаад энэ Хятадын, Токиогийн, Японы, Солонгосын ахмадууд хүмүүс ингээд талбай дээр гараад сайхан спортоор биеийн тамираар хичээллээд йогоор хичээлээд тэр одоо бусад одоо нөгөө нийтийн дасгалаар хичээлээд урт насаж байна шүү дээ. 80-тай, 90-тай тийм хүмүүс талбай дээр гарч энэ спортоор хичээлж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар залуучууд бидний үүрэг бол энийг түгээх, хүргэх. Бүгдээрээ одоо тэр фэйсбүүкээрээ юугаараа өнөөдөр олон нийтэд хүргээрээ. Маргааш өглөө бид бас 7 цагт энэ манай 1-р штаб зохион байгуулад 19-р хорооныхоо энэ үйлчлэгээний төвийн энд өнөөдрийн цагсны биеийн тамирын талбай дээр өглөө 7:30-аас хий. Цаашдаа энийг байнга хөвчл болгоё. Ард иргэд ялангуяа манай залуучууд зөвхөн одоо энэ Европын хөлбөмбөгийн аваргыг үзэж шөнжөнгөө нойргоо онцгойж байгаа манай хүүхдүүчийг тамирчин шүү дээ. Би тухайн үедээ бас аймгийн хөлбөмбөгийн аварга болж аварга багийн гишүүн болж ирсэн. Довтлогч байгаагүй зүгээр ер нь бол хамгаалагч байсан. Довтлогч юм уу хаалгач бол байгаагүй. Тийм учраас бүгдээр одоо ингэж спортоор хичээлж байе. 자, 목소리 다 가야겠다. 자, 네, 하유, 나, 네, 하유, 오루, 네, 하유, 오루, 두루, 다, 저러가, 네, 네, 하유, 오루, 덥다, 네, 네, 하유, 오루, 두루, 다, 저러가, 덥다,
너무 그랬더니 그러잖아. 거기 그러죠? 자, 오늘 막 샤워하는 생각하고. Ortudu. Ortudu büyüyünce kaçtan olsa ben? Orada. Tamam. Baba usta. Bir şey karara. Hatta döneceksiniz. 아니다 사실 궁금했으니까 들어 와 나도 다르게 Devletleri satıp tavini kalsın namazı dedi. Ama nasıl yaşadın? 20 şey ayı batır tavini uzun bir tutarcına. Şimdi başı görüntü ha. 놈들아, 저거 있어. Цэрэндэшийн Оюнбаатартай хамтдаа үрж байна. Монгол улсын шадарсад Цэрэндэшийн Оюнбаатартай хамт өглөөний цэцлэгийг үрж байна. 5, 6, 8, 1, 2, 3, 4. Монгол улсын шадарсад Цэрэндэшийн Оюнбаатарыг 37 намирчныг хүндрэлтний наадмын алтан медалийн дэсөө өрсөлдүүлэх сайхан боломжийг 8, 1, 2, 3, 4. дэлхийн хүндрэлтний наадам болсон Олимпиад бас энэ жил шийдвэрлүүд манаас Олимпийн алтан медалийн дэсөө өрсөлдөх болсон бас сайхан мэдээг бас сонсоод таатай байна. За өглөөний цэцлэгийг хамтдаа эзгээ. 근데 다시 보여드릴까? 그래서 먹어 나갔으니 벌써부터 말씀드리죠. 먹어 놓고 시작했어요. 어쨌든 말이야, 야들서 말이야.